Дараагийнхаа бичлэгтээ тавтай морилцаа. Би өнөөдөр та бүхэндээ бидний амьдралын аз жаргал гэдэг зүйлийн гол үндэс ерөөсөө юунд байдаг вэ гэхээр гидсэнд байдаг юм байна гэдэг маш сонирхолтой мэдээлэл олж уншсан. Тэрийг ярьж өгье гэж бодоод яагаад гидсэнд байдаг юм бэ гэд ингээд уншсан чинь серотонин ялгаруулахад ердөөсөө 90% нь ингээд бидний энэ гидс доктортой хамаатай гэж байгаа хгүй юу. Тэгэхээр нэг өдөр бүр ингээл гоё сэтгэл ханамжтай, таатай амьдрахад гидс гэдэг зүйл ерөөсөө маш чухал үүрэгтэй юм байна л да. Зөөл нь дулаан юу гэдгийг те хүний сэтгэл зүй ингээд хөнгөн байх, баяр хөөртэй байх, эрч хүчтэй байх гэл те мөн ингээл юм хийх хүсэл сонирхол төрөх гэл энэ бүгдийг идэвхтэй болгож өгдөг нөгөө серотонин гэдэг маань зөвхөн ингээд тархинаас бий болдог зүйл биш байгаа хгүй юу. Яагаад тэгэхээр тархинд ердөөсөө л 2% нь байдаг гэж байна. Энийг уншихаасаа өмнө энэ бүгд ерөөсөө тархил ялгаруулж идэг гэж бодож байсан аахгүй юу. Тэгсэн чинь бидний энэ тархи маань ерөөсөө тэр серотонинг 2% л ялгаруулдаг. Ойролцоогоор 90 орчим хувийг нь болохоор ерөөсөө бидний энэ гидс дотор ингэж ялгаруулж байдаг гэж байгаа аахгүй юу. Тэгээд гидс болон тархины серотонин ялгаруулах үйл ажиллагаа нь ерөнхийдөө бол яг ингээл өөр байдаг боловч гидсэнд ямар нэгэн асуудал гарах юм бол серотонин найрлага болох нөгөө тэр юу гэдгийг те бодисууд нь тархинд ингэж ирэхэ болчдөг гинэ. Тэгээд тэрнээсээ улбалаад тархин доторх серотонины хэмжээ нь ингээд бүр улам багасаад тэгээд бидний нөгөө ялгаруулах зүйлч ялгархаа болоод ингээд стресс ямар нэгэн сөрөг зүйлүүдийг маш их өөртөө ингэж мэдэрдэг болчдөг гинэ. Тэгэхээр бид нарын гидс гэдэг энэ эрхтэн ердөөсөө маш чухал болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд эндээс ингээд ямар зүйл анхаарах вэ гэд ингээд бодоод үзэхээр хоол гэдэг зүйл ерөөсөө хүнийг бүтээж байгаа гэсэн үг байгаа. Бид нэр өдөр тутамдаа юу идэж уух уу гэд ингээд өөрийгөө бүтээх намайг бүтээх хоол гэдэг тийм өөртөө менютэй болох нь бүр маш чухал санагдсан. Юу ч хамаагүй л ингээл таарлцснаа ер нь иддэг ч юм уу, хоол хүнсэн дээрээ анхаарахгүй иддэг төрлийн хүмүүс байвал яг хөө тэгтээ хүн болгон заавал тийм хоол, ийм хоол гэхгүйгээр мэдээж өөрсөндөө байгаа тэр идэж уух юмнуудаа гоё ингээд зохицуулаад, тааруулаад идэх нь бол чухал ахаа гэж би бодож байгаа. Тэрнээс ийм мэдэж болно, ийм мэдэж болохгүй гэдэг зүйлийг бол би ч гэсэн хэлхийг хүсэхгүй байна. Яагаад тэгэхээр би өөрөө ч гэсэн тэгж нэг хоол идэх юмдаа амар хязгаарлалт тавих сонирхолгүй хүн байхгүй юу. Би ч өөрөө бас хоол нь нэг яг миний баримталдаг зүйл болохоор хитрүүлж идэхгүй л байх гэдэг тийм бодолтой байдаг. Тэгээд ер нь ингээд хитрүүлж идэх нь бол угаасаа хүний биед муу нөлөөтэйгийн дээр маш их гидсэнд ачаал болж өгдөг гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нөгөө зохиолч Сани гэж хүн байсан. Тэр хаанхын хүн гэдгийг нь бол би сайн санахгүй. Тэгээд энэ хүний нэг хэлсэн үг байгаа. Таны нүдний өмнө байгаа хоол гэдэг зүйл чинь бүгд таныг бүх талаар чинь эрүүл мэндийн талаар чинь ч гэсэн, сэтгэл зүйн талаар чинь ч гэсэн, бие галбир гоё байх талаар чинь ч гэсэн бүх талаар чинь ингээд таныг дэмжих тийм зүйл байгаа шүү. Тэгээд дээрэс нь таны амьдралын амжилт юу гэдгийг тэр бүх зүйлийг дууддаг зүйл юм шүү гэж ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр нь юунаас бий болдгоо гэд ингээд бодохоор хүн ерөөсөө хоол ундаа идэхдээ тэрэндээ маш ингээд хүндэтгэлтэй хандаж байх ёстой гинэ. Тэгээд яаж гэдэг гэхээр маш тайван юу гэдгийг тийм зажилж амталж идэж сурах хэрэгтэй гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд ингээд бодсон чинь би ч ерөөсөө бас их яаруу хүн байхгүй. Ингээл завгүй яаруу маш их идэж уудаг. Тэгээд бас энийг уншичаад нэрэл бас арай жоохон удаан идэж сурыг та гэж бас бодсон. Ингэж идэж сурснаар яадаг вэ гэхээр гидсэнд ачаал баг ингээд очихоос гадна хүний нөгөө нэг идчих явцдаа сэтгэл ханамж гэдэг зүйл маш их ингэж дүүрч ирдэг юм байна л да. Ингээд тийм мэдрэмж нь ингээд маш их болж ирдэг. Тэгснээрээ юу гэдэг сэтгэл зүйндээ хүртэл нөгөө тархиндаа хүртэл дүүрэн тийм хангалуун мэдрэмж төрдөг гэж байгаа байхгүй юу.
Тэгэл ингээл бодоод үзэхээр нэрэл бид нар чинь те ажил их завгүй ийм амьдралтай үед ерөөсө бараг тэрнтэйгээ уралдаал ингээл идэхтэй идээд идэхгүй ч юм уу ингээд ердөөсөө ямар ч тийм хоолны тийм соёлж гэдэг юм уу манайханд ер нь бас маш бага байдаг юм шиг санагдаад идэг. Дээрэс нь иддэг төрлийн зүйл маань ч гэсэн ер нь яг харцсангуй бага л юм шиг санагдаад идэг. Гэхдээ сүүлийн үед бол яг мэдээж зөндөө олон зүйлүүд бас байдаг болцсон болохоор арай өөр л ах л да. Гол нь хүн болгоны амьдралтэй идэж уух зүйл яг бүгд өөр байна. Гэхдээ миний бол бодож байгаа зүйл болохоор өөрт байгаа тэр гоё хоол хүнсээ ингээд айтаахан гоё идэх юм болгоод тий хоол хүнс болгоод ингээд хэргэлцдэг. Тэгээд ингээд тэрийгээ идэхтэй маш гоё одоо юу гэдгийг талархаад ингээд бас тиймэрхүү ингээд сэтгэл зүйтэй болвол бас зүгээр юм болов гэж бодоод тэгээд яагаад тэгэхээр бидний энэ гидс дотор гэдэг зүйл зөвхөн тэр гидс дотор гэдэг зүйлтэйгээ хамаатай биш, бидний бүр тархинд ингэж одоо тэр серотонины одоо бодисуудыг ингэж илгээдэг зүйл байгаа байхгүй. Тийм болохоор бас анхаарад үзвэл зүгээр юм болов гэд энэ сэдвийг бас ярьж байгаамаа. Тэгээд одооноос ингээд ер нь яг хоолоо идэхтэй те ер нь ямар нэгэн зүйл идэж уухтаа ингээд жоох ухамсарлаад тийм аажуу тайван идчихэж гэдэг юм уу те. Тиймэрхүү бодол ингээ багаар суулгуулаас бидний гидсэнд ер нь бол ачаал маань арай бага очих байхаа. Дээрээс нас хэтрүүлж идэхгүй бол зүгээр ах гэж бодож байна. Тэгээд хит бас орой идэхгүй байвал бас их зүгээр гэж бодож байна. Ерөнхийдөө бол бас ингэж хэлсэн байсан. Зөвхөн ингээд идээд байх та биш бүр огт идэхгүй байх хүртэл бас маш их муу тийм нөлөөтэй байдаг. Тийм болохоор ингээд нэг хит их одоо нөгөө дэглэн барих ч юм уу бас тийм зүйлүүд энэ төр ч гэсэн сөрөг үр дагавартай энэ төргээ битсэн байсан. Тэгэхээр хит их хоол хорих ч юм уу эсвэл хит их идэх ч юм уу тийм зүйлүүдийг аль болох ер нь хийхгүй ивэл дээр ерөнхийдөө ингээд тогтмол цагтаа тогтмол тайван ингээд өөрийнхөө одоо өмнө байгаа идж байгаа ямар ч зүйл байдгийг тий ямар ч хоол хийж болно шүү дээ. Тэрийгээ гоё ингээд талархаад баярлаад сайхан сэтгэлээр ингээд идэх хэрэгтэй гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бас хоол ингээд идэхэд онцгойлон ерөөсө хамгийн ихний 30 секунд нь бүр маш чухал байдаг гинэ. Яа тэгэхээр тэр 5 мэдрэхүйг ингээд бүрэн дүүрэн яг тэр үед ашиглаж ингэж байдаг тийм 30 секунд гэж байгаа байхгүй. Тэгээд яа тэгэхээр эдхийн өмнөх тэр яг тэр харж баясж байгаа нүд дээрэс нь тэр үнэрлж байгаа мэдрэмж тэгээд яг ингээд зажилж байгаа дуу амтлах мэдрэмж тэр бүх зүйл чинь ингээд нийлээд таны ингээд сэтгэл ханамжийг ингээд дүүрэн болгож өгч идэг гинэ. Ингэснээр одоо хүний сэтгэл ингээд амар амгалан болж ингээд тайвширж өгч идэг гинэ. Тэгээд тэндээсээ одоо нөгөө серотонин гэдэг маань ялгарч биеэр ингээд дүүрэн мэдрэмж төрдөг юм байна л да. Тэгээд тэгэхгүй л ингээд бид нар чинь юу юугүй яарал идчихээр нэг тийм дутуу мэдрэмж эсвэл цадаагүй юм шиг те дээрээс нь тэгээд гидсэнд очих нөгөө ачаалан ч ихтдэг учраас хоол шингэхгүй идэх ч юм уу тэгээл өтгөн хадах гэдэг ч юм уу маш олон ингээд асуудлууд үүсдэг гэж байгаа байхгүй юу. Дээрээс нь бас ингээд зажлах нь хүний биед маш сайн нөлөөтэй байдаг гинэ. Зөвхөн одоо ингээд гидс дотронд биш та ингээд маш их хоолоо ингээд зажилж идсэнийхаа өөр ачаар таны ингээд хамраар амьсгал хүртэл давтамж нь их болж идэг гинэ. Гүнзгий амьсгал хамраар хүртэл ингээд авагдж идэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр биеийн тэр нь хүртэл эерэг нөлөөтэй болж идэг гэд битсэн байна лээ. Ер нь өдөр бүрийн хоолноос тэр мэдрэх мэдрэмжээр гидс гэдэг энэ зүйл маань маш их ингээд серотонин ялгаруулж байдаг. Тэгээд тэр нь дахиад хэлэхэд нөгөө тархинд маань очиж танд ингээ баяр баясгалыг төрүүлдэгэ гэж байгаа учраас бидний одоо нөгөө өдөр тутмын аз жаргалыг мэдрэх зүйл гидстэй холбоотой гэж битсэн байгаа байхгүй юу. Тэгээд өдөр тутмынхаа амьдралын жижигхэн хөнгөн зүйлийг ч гэсэн бид нар гоёор мэдрээд тэрийгэ илүү гүн гүнзгий одоо аз жаргал шүү гэж ингэж бодож чаддаг байх хэрэгтэй гэсэн үг бол надад
маш их таалагдсан. Тэгээд ер нь бол тийм те бидний өдөр тутамд ямар хоол идэж байгаа маань чухал биш. Зүгээр идэх хоолтой байгаа маань маш чухал те. Тэгээд тэрэндээ гоё талархаад ямар машин одоо унж байгаа маань чухал биш. Зүгээр ингээд хэрэглээд унаад ингээд ажлаа амжуулаад чадж байгаа машинтай байгаадаа талархах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Ингээд ер нь заавал одоо ямар зүйл гэдэг нь чухал биш. Зүгээр тэр зүйл чамд байгаа нь те танд надад ингээд бүгдэнд нь байгаа нь л хамгийн гоё талархууштай зүйл учраас тэр бүгдийгээ гоё аз жаргал гэж ингэж мэдэрч чадах юм бол илүү ингээд амьдралдаа сэтгэл хангалуун амьдрч чаднаа гэж байгаа юм. Тэгээд өөрийнхөө одоо тэр сэтгэл доторх те сэтгэл ханамж тэр сэтгэлээ ингээд аз жаргалаар дүүрэн байлгах тэр мэдрэмжийг илүү их ингэж авахын тулд хоолыг идэхдээ бас маш их анхаарч ингэж удаан тайван зажилж идснээр таны гидс дотор ингээ гоё баяр жаргалыг тархилуу илгээж идэг гэдэг маань бас нэг мэдэж авах зүйл юм болов гэж бодоод бас та бүхэндээ хүргэж байна. Тэгээд таны ингээ гидс дотор цэвэрхэн таатай байх юм бол таны одоо аавра ч гэсэн цэвэрхэн байдгаа гэсэн тийм үг бичсэн байсан. Тэгээд энэ үгээр энэ бичлэгээ дуусгая гэж бодож байна. Богинохон ч гэсэн бас хэрэгтэй мэдээлэл байсан баха гэж бодож байна. Үргэлж сонсож дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.